Өнөөдөр яригдах анимыг баг ихэнх нь мэдэх баг. Мэдгүй байгаа хүмүүс нь яаж ч л энэ дуу ханагтай сонссон байх. Энэ анимын 6 албан ёсны зурвалтай мөн 7 холбоотой зурвалтай. Миний хувьд бол үндсэн 6-ыг нь л тус бүртэн бичлэг болгоо оруулна. Окей, ингээ хурдан нэмцгээе. Японы уулын зам гудамжны уралдааны халуухан орчин. Залуу насны тогтвол адал явдлыг мэдэрцгээе. Энэ бол бидний хизээч мартагдчихгүй аялал Initial D. Ингээл нэг өөр уулын замаар галзуу мэд хурдаар ямар ч хүн дэргэлтүүдийг торох зүйлгүйгээр дрифлээ яв хуучны танилыгаа харсан шатхан түгээгүүрээ авахгүйч. Яа харахгүй л өөрчлөгдөгөө шүү залуу насны шиг. Жилийн засварлагын үеэр ёо энэ сарангууч ямар үнэтэй юм бэ? Ядаж 86 авчмаар ах юм. Гэдэл үлэн зогсох найздаа зүгээр л дөрвөн дугуйтаа унж болдог бол машин биз дээ. Гэдэл машины талаарх мэдлэг нэлээл базаахгүй залууг Такуми гэдэг. Түүний караш нь Моги гэдэг энэ хөөрхөн охин. Сайн найз нь машин авахгүй зунжангаа ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Гэтэ тэгж ажиллаач 120,000 yen л олох боломжтой. Гэсэн чи юу вэ? Энэ Моги гэдэг охин чинь сахар убаатай. Тэрийг бүр аав гэж дууддаг за. Зунжангаа зовж олно гэдэг байгаа тэр мөнгийг нь энэ охинд хэдхэн хоногийн өдрийн залуун зарцуулдаг байвал яах вэ? Ицуки машин авчаад дээд ангийнхаа ахыг үсгсэн. Хурдан хотод гээ клубт орохыг хүсдэг. Дээд ангийнх нь ах нь 913-гээ тухайн үедээ шуугилдэ байсан. Одоо ч гэсэн стил машин сонирхчдын дунд Монолиза гэж дуудагддаг. Тоног тултал нь авдаг үзэсгэлэн гог ундаг. Ицукич энэ Акина уулын хамгийн хурдан жолооч нь хингээж манай дээд ангийн ахын клуб штэ гэж бардам хэлгээд. Үгүй дээ миний хөө чи андуурж байна. Намайг ид уралддаг байх үед ш тэр одоо ш тэр энэ ууланд ганцхан л хурдан хүн байгаа. Чи Пуживара түүхний дэлгүүрийг мэдэн дээ. Тэрний эзэн бохгүй юу? Залуудаа жинхэнэ алдаг байсан. Одоо ч гэсэн явдаг хിവэрэ байлээ. Гээл найзынхаа талаар нүдэн гэлэлцээ ярддаг. Өдөр бүр өглөөний 4 цагт цастаач бай, боротооч бай. Акина уулын орой дээрх буудалд дүүпүү хүргэж өгдөг 86 би. Энэ бол Акина уулын жижиг сэвигч мэддэг хүн. Машин мэдгүй. Дээр нь машины ард суучаад жоохон шарвангуут л айгаад өгөх гээд байгаа энэ нөхрий чинь найз нэст өгтлэн шоолж байгаа юм чаа. Хөгжлөлт дуусныхан дараа тэднэр дээр ирсэн урилга гуйцчт нь Red Sans та нар яа эндхийн клубийн юм уу? Тэгэх юм бол нөхөрсөн уралдаан хийлдээ. Өнөөдөртөө яг туршлагаа солилцжээ. Дараа 7 хоногийн хагас өдөр харин хамгийн урднуудаа уралдуулъя. Гэдэл нөхөрсөн уралдаан эхэлдэг. Энэ гинтийн зочид нь хамгийн урд ах дүүс болох Такахаши ах дүүс сэтгүүл дээр хүртэл нэр нь гарсан алдартай гудамжны уралдаанч нар. Нэгэн лимээ болсон юм чи машингаа хоёр ч хоцрол үлддэг. Гэтэ машины талаар огт сонирхолгүй байдаг Такуми ч анх удаага л хүмүүс яагаад ийм зүйлийг сонирхдаг талаар боддог. Шатонд үгээр захирал найз руугаа ярангуудаа "Өчи чи яагаад уулан тарч танихгүй ч зөрчвөө" гэсэн чи. Тэр чин би биш ээ, тэр чин Такуми. Сайхан гарч үнэлэх аваад 2 сар болж ээж ууланд 5 жилийн өмнөөс дүүп хүргэдэг байсан байгаа юм да. Уулын замд болж байгаа нөхөрсөг уралдааныг хараад ямар ч чадваргүй хүн байна дулчаа. Манай 2 дугаар гараал үлхий ялчих юм байна. Жээр нөөрийн биеэр уралдаараа заяа. Энэ ууланд хинийч тогтоож чадхааргүй рекордыг үзүүл. Гэдэлдүүдээ хэлж байгаа. Өөрсдийн нутаг дэвсгэр дээр ялагдсан нөхдүүд чинь бөөн гомдол. Машиндаа л их мөнгө хайсан болохоор бид ялагдчихгүй энэ төр гэл. Эдгээр гоншгосон ч гэлээ. Гудамжны уралдаанч нар өчтөө өрсөлдөгч байсан ч хамаагүй сүлээ авчиж зогтодгүй. Бас ялагдахыг ч хүсдэг болохоор энэ бардам зангийн ялтай. Нэгэн тал дээд амжилтыг тогтоохоор ирсэн юм чинь шөнжөнгөө хамгийн урднаараа бэлтгэл хийж явахт нь учир зүггүй нэг машин шил дараал ороод ирдэг. Өөрийн машин болон чадвартай бүрэн итгэлтэйгээр булан бүрийг нарийн гаргаж чулуун дээр зайгаа холдуулсан ч гэсэн дараагийн булангаар шарах үедээ л зайгаа нөхөөд яг л хар дарсан зүуд шиг. Гэхдээ энэ 86-гийн жолооч нь энэ уулыг сайн мэддгүй бололтой. Иймэрхүү урдтайгаар дараагийн эргэлт рүү орох юм бол дэндүү огцом эргэлт байгаа штэ гэж бодохдоо зэрэгцэн. Инээр зэрэг зүүн дараал баруун ирэхийг нь хараад шок. Зүгээр л итгэхийг хүссэн зүйл нь өөрийн машины урд хүч чадварыг давсан тэр машин энд өмнө урлаж байсан машины сүнс байгаасай. Гэвтэл бус хүмүүс нь хүртэл тэр хуучны 86-ыг харсан. Шинэхүү өглөө краш нөөрөө залгаж уулзахыг гуйгаад болцоонд явдаг. Харин гэрийнхэн гадаа өөрийн газар нутаг дээр өөр хин нэгэнд ялагдах нь бардам цангийн ихэр хөндөд байсан учраас захирлынхаа гэсэн хамгийн хурдан гэгдэх дүүфүний дэлгүүрийн 86-ыг харахад мангийн гэрлээс өөр ямар ч тоноггүй байгааг хараад найдлага нь хуг. Гэрийнхээ үүдэн таарсан ахаараа ажил руугаа хөргүүлж явахдаа чи ч нөгөө 86 мэдгүйгээдсэн танаа гэрэж байгаа даа л штэ гэсэн чи. Ардаа түрөөнөө гэсэн бичгдэн штэ. Гэтэл үнэхээр л машины талаар мэдлэг таг. AE86 гэсэн их биеийн дээр Леви болон түрөөнөө хийдэг байхгүй юу? Гэтэ энгийн хүмүүс яаж мэдхэв дээ? Нэгдэл дүүпүний газрын машин найдлага болсон юм хойно өөрөө явахаар шигдэд машин язж явахт нөгөө талд үл мэдих 86-тай тааргаад хэдэн ч удаа яваад байгаа. Машин мэдгүй нөхрөөс чи ер нь дрифт гэж мэдхүү гэдэл эцүүгийг асуухад эргэлтэн дээр юу солиод байгаа юм бэ? Эргэлт идэггүй штэ тэр чи булан гэдгийг. Гэдэл эхлэлтэн цагийн ч гэсэн үргэлжлүүлээ. Тэгвэл булан дээр жолоогоо жоохон гадаг ширгүүлээд хэлсэн чи. Чиний хэлээд байгаа андерстрич ямар чадваргүй хүмүүс л хийдэг зүйл. Гэдэл шолж огтон захирлан ганцаараа пүү ямар өндөр түвшний хариулт вэ гэж гайхаж байдаг.
Ажлынхны үеэр бензин авах гэж ирсэн Такахаши Кёсуке-чан G8-ны панда төрөнөө мэдхүү. Би тэр панда төрөнөд ялагдсан. Гээд хэлэхдээ захирлыгаа үнэ ярьж байсныг нь ойлгодог. I got facts over tracks, this and that, spitting slow, spitting fast, I can roast. Хичнээн хичээсэн ч гэсэн цаг нь ерөөсөө басахгүйсэн болохоор Такахаши Кёсуке ялсан дүүпний газрын эзэн дээр очиод нөхцөл байдлаа бүгдийг тайлбарлаа заагаад өгөөч гэж гуйсан ч 3 өдөр өнтер зайчирна гэж үгүйсэн. Би уралддаг байхдаа зүудэндээ үртэ уралддаг байсан заяа. Тийм болохоор бэлтгэлээ сайги. Гээл явуулдаг. Хичнээн хичээлээ гэж жигнэсэл 3 өдөр өнтер зайжрахгүй шүү дээ. Өөргөөч тэр машинаач тэр хэцүүхэн байдалтай болгоод юм уралдах дүүпний газрын эзэн миний оронд уралдаад өгөөч төхүү гэж авдээ. Бэртчихсэн байж өдөр болго ирж тууштай гуйж байгаа хүүхдийг хараад анхны зүйлийг бодсон бололтой оройн машиндаа өндөр нэгтрэлтэй шатунд үргэдэг. Манай хүнд краш нь бүтэн сайн хамтдаа аялалтаарыг хэлсэн. Амар олон бодож зурдаж аваасаа машин гуйсаж чаа. Охинтой уулзах гэж байгаа юм уу? Чадахгүй гэж авсан. Хүүгээ зүгээр л очиод уралдах юм бол зөвшөөрөхгүй зөрүүддэг юм гэж байгаа болохоор чи бүтэн сайд машин амаарах юм бол хагасааны өрөө тэр уралдаан дээр очиод төрүүлчих заяа. Чадах юм бол тэг өссөн үедээ машин унаараа за. Нөгөө талд бол мөнгөтэй Такахаши ах дүүсийн ах нь тэрхээрээ буюу бүх зүйл судалгаа шинжилгээтэйгээр уралддаг бол дүүн мэдрэмжээр уралддаг. Маргааш би нэг эмэгтэй найзтайгаа далаа явах гэж байгаа. Гэтэл нөгөө сахар автагаа ярьж байгаа нөхөртөө манай хүч явахын тулд хүмүүс яагаад ингэж цаг заваа үрээд бензиний үрээд хэрэггүй уралдаан хийгээд идэм бол гэж боддог ч гэсэн тэр уралдааныг зөвшөөрөхгүй яах вэ гэж бодох хэвээр. Найт гидсийнхнаас эхлээд яг л фестивал шиг уралдааны машинууд тал бүрээс цугласаар манай хэд бол ирэх хэсгийн тодорхойгүй 86 тахад найдлага 50 хүлээсээр гэтээ ганц тэдэж биш Такахаши ах дүүс хүртэл тэр сүнслэг 86 хүлээсээр уралдаан хэлхээс өмнөх бэлтгэл уралдаан хийж байгаагаас нь л харахад дэндүү гэмээр үзүүлбэрүүдийг хийж бусдыг бишрүүлээд л тэдний чадвартай хинч маргашгүй арын албанд хүртэл маш албан ёсны бүгд л дор бүрний үүрэгтэй 10 цаг болохдоо зэрэгцэн дүүпүний газрын яхан 86 ирсэн ч машин гэдэг зүйлийг мэдгүй манай хүн дотроос нь буугаад ирсэн чинь найз нь хүртэл юу чи юу гэж байгаа бэ? Би уралдах юм ба чамаас илүү яваа шүү гээл Такахаши ах дүүсийн хувьд ийм жаахан хүүхэд буугаад ирнэ гэж бодоагүй болохоор бас л шок. Манай хүн чарна би өмнө энэ машиныг гүйцэжсэн тэгэхээр дахиад гүйцэж чадах уу гэл хэлэхтэн юу тэгэхээр чи дүүпийг автоцог хүргэдэм үү гэж хэлсэн чинь үгүй сүүлийн 5 жилийн турш өглөө болгон би л хүргэж байгаа шүү дээ. Ахан ч гэсэн эдгээр үгсийг нь сонсоод магадгүй өмнө нэг удаа ялж исэн юм чам чамд энэ удаадаа найдаад үзээгээд бусдынхаа үгийг ч тоолгүй өөрөө дэмцээр байгаа явуулдаг. Ахынхын нүдэнд дүүрэн итгэлээр гэрэлдэж явахад бусдын ч энд бацаанчтэй л гэж бодсоор уралдаа эхэлдэг. Бүгд л FT-ийн хүч бол тоглоом биш. Энэ эхлэхээс өмнө дуусчлаа гэж бодохтон зэрэгцэн тэр бодлыг нь баталж байна уу гэлтээл. Эхлэлт хэсгийн шулуун зам дээр дэндүү хол тасархай зөрүүтэй гарсныг харсан ах нь мангас машин бол биш юм байна. Ямар ч нэмэлт тоноггүй юм байна. Тэгэхээр хүндээ өсөн гэсэн үг үү? Моторын дуу хөнгөнөж хүмүүс ашиглалцсан сүртэй уралдаан донд нэг их ач холбогдол өгөлгүй зүгээр л айсаараа явж байхад нь хэдийгээр хоцорсон байгаа ч гэсэн болон мөрлөө ямар ч алдаггүйгээр орж байгаа 86-ыг харсан замын мэдээлэгч нар ёо энэ үнэхээр хідэж харж байгаагүй аимшигтай байлаа. Хашлагнаасаа бараг 5 см зөрүүтэй байна гэж хэлэхдээ бүх хүмүүс ирүү молт. Нилээн хол тасарчлаа гэж тайвширч байсан чинь 86-ыг ингээл арын гүбэр дараад ороод ирэхэд нь байхсандаа өөрийн мэдлгүй шар өсөд нь босоостой. Ямар учиртай 86 байсан талаар үнцэг болон дээр зогсож байгаа бүхий л хүмүүс асууж ганцхан яаж гэдэг үгээр л амаа тагтуулсаар зөвхөн гудамжны уралдаанд л зориулсан бүрэн тоногдсон машин зөвхөн шулуун зам дээр л зайгаа жахаа холдуулж байгаа хэдий ч гэсэн эргэлт эхлэх үед л арын магсныг үзэж ирээд энэ мужийнхаа хамгийн хурдан FT-тэй иймэр хуурдаж байгаа анхны хүн нь болохоор бүгдлий болоод байгааг хараад шок. Энд зөвлөсөн бүхий л хүмүүс энэ уулын өрөө ийм гайхалтай шаргалтуудыг үзүүлэн ямар ч айдасгүй хурдан олом нэмээд байгаа машиныг өмнө харж байгаагүй. Гэсэн чинь манай документ дотроо ялж ижил маргааш машинтай явах юм байна. За жоохон хичээдэй гэж авсан. Саянаас ч хичээгээгүй зүгээр л яваадсан байгаа байхгүй юу? Let's go. I wake up to a little bit of drool on my pillow, feel like it's gonna be a bad day. Yeah, I'm tired of shit, and the coffee ain't hit yet, damn ain't that great. I don't wanna go to work, cause my boss is a jerk, and I'm not even that paid. I need a change in my life, cause I don't feel alive, and there's nothing that makes me happy. Hold my beer for a minute, I'm about to quit my job, cash in for a ticket. I'm going on a trip, and I don't plan to visit, I'm gonna stay there. Энэ замын хамгийн хэцүү хэсэг болох 5 дараасан мушгаа эргэлт. Турбото FT-тэй анмаш унгасаар чадварын зөрүүгээрээ хүмүүсийн хувьд бол торонзон нэвдэрсэн үг гэмээр л урттайгаар уруудаал урд нь харчдаг. Гэхдээ энэ л үед нэг сонь так гэх чимээ гарсан. Юу гэдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн урд нь нэг л мэтгэд гарцсан байсан. Хажуунаас нь харж байгаа хүмүүс ч гэсэн дотор талаасаа дугуй ирэх боломжгүй зайд нэг сонь хачи эргэлт хийнгүүтээ төрүүлчихсэн гэдэл хэний ч итгэж чадхааргүй зүйлсийг ярьсаар энэ ч зөвлөсөн бүхий л хүмүүс 86-ыг бүтэн тоногтой FT-г ялна гэж бодоагүй. Аавгүй хоёр ч бүр яг адилхан. Зөвхөн хэдүүгээр ярилцаал уулзчихдаг. Нэг бодлын амар ч юм уу дөө. Яаж гүцэгдснээ их л гайхаад гүцэгдсэн хэсэгт ахыгаа дагуулгаад ирэхэд тэр гарсан хачин чимээ болон хачи эргэлтээс нь үндэслээд ах нь учрыг тайлбарж өгдөг. Ус зайлуул хоолоор урд дугаагаа хийгээд төвөөс цутах хүчийг нь бууруулад эргэлтээ хийчихсэн. Энэ бол замаа болон өөрийнхөө машиныг тултал мэддэг хүний л хийх үйлдэл. Такомич крашаас суулгацсан далайн эрг рүү яваад үнэхээр л жаргалтай. Энэ хоёр хэдийгээр нэгэндээ сайн ч хэлээ. Энэ охиныг нь бодохоор л тээ.
her smoking cigarettes in the men's room. He liked her high heels, she liked his tattoo. She said she'd never been east of the West Coast. Өглөө болгон гарахт нь аягтаа ус гэж өгдөг даав нь энэ ардаа байгаа дүүпний усыг л мэдрэх зорилготой юм билээ. Аягтаа усны усыг залгиулахгүй тулд биш хүнтэй өрцөлдөх нь өөрт нь жаахан ч гэсэн хөвгөлтэй санагдаж эхэлсэн. Уг нь бол жолоо барина гэдэг чинь багав хасаал хүчээр хийдэг байсан ажил байсан ч анх удаага жолоо барих нь ийм гоё юм магадгүй юм байна гэж бодож эхэлсэн. Red Suns клубын хамгийн хурдан нь Takashi Rosuke түүн дээр ирсэн учир бүтүүлэг хүч хэрхэг GTR 32 онсон нөхөр. Red Suns-ийнхныг ирж басангуудаа өөрөө тэр 86 гүйцэх зорилготой байгаагаа хэлдэг. Гэтэ Takashi Rosuke гэдэг нөхөр чинь зүгээр л янтангийнхан чимээг сонсонгуудаа 380 мөрний хүчтэй бүрэн тохиргоо хийгдсэн GTR 32 ончаад зүгээр л stock 86-д үзэх гээд байгаа юм уу тий. Гэтэл машиныг жинхэнэ тултал нь мэддэг нөхөр байгаа байхгүй юу? Дээрэс нь нэмээд энэ бартам нөхөрт хэрвээ өксөр дурлах юм бол 86-д ямар ч боломж олдохгүй нүнэ. Гэтэ уруудах юм бол чамч гэсэн ямар ч боломж олдохгүй гэдэг нүнэ. Гэтэл хатуухан хэлж яваад өгдөг. Энэ нөхөр ягаад өөртөө тийм бартам байгаа вэ гэхээр өмнө нь тулчсан тоногтой Silvia 93 ундаг багт нь дрифт хийдэг зүйлийг огт мэдгүй хүний уун жаваа GTR 32-д ялагдчихад бүх зүйл машины хүчнээс хамааралтайгаа бат итгээд одоо R32 авчаал ингээ бартамнаад байгаа. Такоми чин 7 дугаар ангиасаа л энэ уулын замаар өглөө болгоо явдаг байснаа хиндэж хэлээгүй. Хэлэх юм бол угаасаа дундаа ингээ хүүхэж олоо ирсэн гээд асуудалд орно штэ. Эхэндээ энэ замын эргэлт булан бүрээ сайдаг байсан ч 6 сар тасралтгүй яваал яхаа болчихсон. Нийт л тэгээ айдсгүй болцсон юм чаа. Ингээ явчихвал амрын байна. За ингээ явчи. Гээд л өөрийнхөө зөнгөр дрифт хийгээ сурцгаа байхгүй юу? Гэхдээ угаасаа л дрифт гэдэг чи анх үсгтээ Японы уулын замын огцон мууруудаа эргэлт итэ хэсгээр цуснд буцалсан залуучууд замаа хурдан тулах зорилготойгоор уралдсараагаад үүссэн болохоор боломжтой л доо. Сайхан гарчин тэгээ жоохон гулгас сурчингуудаа тэрнээсээ өөдөө ташлагтай хэр ойрхон явж чадахгүй гээд өөртөө челленж өгч явдаг болцсон. Тэрийг сонссон найз нь чи чинь тэнийг юм ааш энгийн хүн гэж явахд ийм аюултай зүйл хийдэг байсан гэсэн чи. Аюултай санагдаагүй дээ гэж аваад. Хамгийн амар нь хашлагтай 1 см хүртэл орчижсэн гэхээр ямар хөө авьяастаа сонсоход л харагдаж байгаа зү тэ. Ягаад ингэтлээ ихэр хичээдэг байсан бэ гэхээр зүгээр л гэртээ хэдхэн секундын өмнө жолтгоо хараад унтахыг л хүсэж байгаа болохоор байхгүй юу. Бэж бол мөнгө амар байгаа зү тэ. Дэд ангийнхан ах нь хажуудаа ганц удаа суулгаад дрифт хийгээд үзүүлчихэж гуугаад хаарна. Дургүй байсан ч гэсэн ааваасаа машинаа гууж аваад хажуудаа суулгах болсог ч амар жаргалтай нөгөөх нь. Одоо хөдөлгөөн бүрий ч нарай харж байгаа зү амар их юм суралцснаа гээл амар сүртэй бодож ирсэн чи. Торомс нэвдэрсэн үгэлээ шууд чигээрээ яваал. Гинтгэл огцон дараалт айд сүз. Ухаалтгаас өмнө харсан ганцхан зүйл бол амар тайван царай. Дөнгөжл хөдөлсөн хүмүүс ч буцаад ирж байгааг хараад машинд нь ямар баник юм болсон юм байх таа гэж санаа зовоол очиж чаа. Нөгөө ах нь хөдлөл 3 болон эргэл ухаалтчихсан байдیں۔ Таны интернет гацсан уу? Тэгвэл Facebook дээр Бат Эрдэнэ Бадамцэг гэж хайгаад Starlink-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Монгол улсын хаан ашиглах боломжтой хязгааргүй дата бүхий өндөр хурдны интернеттэй таныг танилцуулах болно. Энэ R32 дэх нөхрийн гол зорилго бол манай хүний Takashi Rosuke-тэй уралдахаас өмнө ялаад Red Suns клубын хожиж чадаагүй хүнийг нь бий ойдсан. Гэт өөрийгөө Red Suns клубээс илүү гэдгээ батлах гэдэг байгаа байхгүй юу? Тэр танарт нэг зүйл сонир биш ээ нөө. Ямар ч тоноггүй ингийн панда төрийн ног орчин үеийн хүчрэг дээрээс нь маш их тоногтой машинууд ялахгүй байгаа нь нэг л тийм хэтрүүлэгтэй байгаа мэт. Яг шулуун замд байсан бол турботой нэмэлт тоногтой хүчрэг машинууд илүү даваа талтай байх боломжтой л доо. Гэтэ уулын өрөө мөшгөө болон ихтэй зам дээр бол эргэлдүүдээ сайн гэж булангаас сайн гаргадаг хүмүүсээ л хурдан явдаг. Нэгэсэндээ бол машины тэрэг хүчийг гаргаад хаар зай байхгүй болохоор хөнгөн машинууд нь илүү даваа талтай, хүнд машинууд нь булан дээр тором заваад булангаас гарах үедээ хурд авах гэж хугацаа их ордог. Тиймээс хэдийгээр сайн тоногтой байсан ч гэсэн хит их нуглаатай энэ их уулын замд бол FR буюу ард дугаараа майждаг машинуудад бол ялчгүй томсол талтай. Тэгвэл ягаад 4 дугаараа майждаг GTR 32 Stock 86-д ялагдана гэж? Онлын хувьд бол харин ч хамгийн даваа талтай шүү дээ. Тамирын хичээлийн дараа хувцас хөрөөнд моги шиг амархан охтуудыг би янзлж харуулъя заа ёо гэж ярьж байгаа ахнарлага шууд ламаа татгээд учир зүггүй цохилтол авдаг. Үнэхээр л тэр өхөндөө сайн юм шиг үлээ. Night Kids-ийн GTR 32-тэй нөхөр чи манай хэдийг байхгүй байхад эцүүхий дээр ирээд дуралдах санал тавьчаа явдаг. Энэ сайхан гар нь юугаач ойлгоогүй. Чи хурдан одод клубын хүн үү гэж хэлсэн үгэнд нь хөөрөөд ороогүй гэж ижил бараг л ахалдаг ухааны юм ярьж байгаад хагас өдөр уралдах саналыг нь хүлээгээд авчихсан. Хийсэн үйлдэлтэй бантаар хэлж чадахгүй өстө бөө юм болж байгаа. Тулдаг урлагыг зөвшөөрч дэрээгүй байх юм бол холчсон нэр аваад нэр хүндийн асуудал энэ төр гэдэгт бөө юм болно. Мань хөө хэлж байгаа дөрөөсөө хэлж чадаагүй ахнаар нь олны зүй ярианаас сонсч байдаг шүү. Одоо нэгэнтэл ийм зүйл болсон юм хойно. Дангац хурдоодод болон тэдний бахархалж биш. Takashi ах дүүсийн нэр хүнд хүртэл давхар яригдаж байгаа болохоор ахнарын хувьд бол айж байгаа штэ. Одоо яараа тэр өмнөх уралдааныг нь үзэж амжаагүй хүмүүс чинь заавал үзнэ гэд бөө юм болцсон. Яж байгаа Takumi зөвшөөрөх хэсэг нь эргэлзээтэй. Гэтэ зөвшөөрлөөч гэлээ GTR 32 штэ. Хэдий чадварлаг байлаа ч гэсэн боломж олдох нь юу л бол. Эцүүгээ хөөрхөн амтаа. Би уралдаан болох өдөр Night Kids-ийн хүнээс өөрөө очиод үдгсэгж жагаад хамаарлагүй хүн байсан юм а буруу ойлголт төрүүлчихээгээ хэлчихээ. Гэтэл угаасаа найзаагаа хэдий зөөлхөн харагддаг ч хэлээ. Өөрийнхөө сонирхт үзүүл дээр бол үгүй л гэсэн бол үгүй гэдгийг сайн мэдж байгаа болохоор
Захирлан Такумиг дуудаж уулзаад чи найзаас олж уралдах жагаал битээ уралд. Угаасаа чи тэр GTR 32-ыг гүйцэхгүй. Гүйцэнэ гэж угаасаа боломжгүй. Тэр чин мангас. Дээдл өдөртөн нөгөөтөө нөгөө шиг нь өмхээд тийм хүчтэй машин юм уу гээл. Тийм л хүчтэй юм бол уралдаад нэг үзийгсэн харцаар хараад байгааг нь хараад. Тий, чи угаасаа бүтэхгүй. FT ч бай, юу ч бай. Угаасаа хүчээр ямар ч барах боломжгүй. Орчин үеийн хамгийн мангас машин заяа. Хинч чамайг зутаасан гэж шоолохгүй заяа. Зүгээр л зутчих. Гээл өдөө явуулчихдаг. Яг л аашгүй зантай гэдгийг анзаарсан болохоор багийнхаа найзыг яаж урцлагаа сайн мэдж байгаа штэ. Уулын хотын залуу сүчрхэд дулааныг үзэхээр доглол дүүрэн хүлээж яхад манай хүнийг хорслогдоод уралдахаар бостыг нь мдээгүй манай хэдчээ. Йоо яаж ийм хүн байх ч алдаа байсан гэж хэлнэ гээд толгоогоо шаагастай. Харин Такумид машин бидгүй. Аав нь уугаад алгуулчихгүй яв. Машинтайгаа алга. Ойр хавийн мэддэг бүхэл хүмүүсээсээ бас дээр нь дэлгүүрүүдээс асуусан ч гэсэн мэдж байгаагүй алга. Яаж байгаа цаг болохгоо идэг. Дэд ангийнх нь ахынх нь хувьд бол эхэндээ яагач барахгүй юм байна гэж бодож байсан ч гэсэн ингийн 86-гийн хүртний ард Такумын суух үед л тэр ингийн машин байха болдог. Гэсэн мэдрэмжинд гүн орж ирж энэ хар 32-ыг ялна гэдэл ирэхгүй байх гэж айж байсан ч гэсэн итгэл дүүрэн хүлээсээр уралдах тэм дуртай биш ч гэлээ. Яагаад ч юм ууланд очиж ялмаар байдаг. Гэхдээ юм нэг үгээр хэлэмгээд авчирсан мэдрэмж. Цаг болох гээд машинг болохоор ямар гүйлтэй нүш. Тэмэл тэнийг аав гээл аавргаа бурууч гэвч хаашаа явсныг нь гайхсаар. Ахнар нь хүлээдэсгүй аргаа бараад гуйхаж ирэхдээ уралдмаар байгааг нь мэдээд баярлах хэдийч машингүй гэдгийг нь мэдээд өстө бөөн гоник. Аргаа барсандаа өөрсдийнхөө машиныг санал болгосон ч гэсэн дассан машин гэдэг чинь шал өөр штэ. Аав нь GTR 32 эмчин хүн баг бат уралтны тийм мэдчихсэн болохоор таг стокер нь байлах юм бол хэцүүгээд баг зэргийн тохируулгыг удацсан. Араас нь явж байгаа ахнарын хувьд бол за урууд л угаасаа барахгүй нь ойлгомжтой. Гэхдээ өксөрт явж байгаа юм чинь 1.6 литрийн багт амжтай турбог 86-г бол 2.0 дээрээс нь турботой амжиж алдчихгүй байгаа гэж бодож байсан ч аав нь яг ямар учиртай тохируулга хийсэн бөө мэд. Нэг болоо эргэл алга болцсон байдаг. Такахаши Кёсуке уг нь бол GTR 32-ийн сул талыг нь хэлэх гэж байсан. Тэгсээ чи унтаа байсан нүд нь гэлэлцэж байгааг хараад тэр GTR шин 86 миний өрсөлдөгчгээд зүгээр л үзэхэр шийдэ. Дотроо бол Такумигийн улаан фэн болчихсон. Сул талыг нь хэлэхгүйсэн ч угаасаа яална гэж байдаг. Яг үүндээ манай хүнд тэр сул талыг нь хийсэн ч ойлгохгүй байсан л да. Маш мэдгүй штэ. GTR 32-ийн урт талд нь асар хүнд хүчрэг мотор байгаа штэ. Тийм болохоор газрын өр уралдах тусам торомзон талтай байхгүй юу? Магадгүй та нар аав нь ямар тохируулга хийчихв гэж хайгаж магадгүй л дээ. Дүүпгээл аюулгүй хүргэх зорилготойгоор хүч бага авдаг болгоцсныгоо л хийм болгоцсон. Ширүүхэн дулаа эхлэхдээ зэрэгцээ. Хамгийн VIP үзэлт бол араас нь дагах штэ. Тэнцээ цогсоо олонч буруугаар ойлгоод пөөх 3 машины дулаан болчлоо штэ гээл. R32-тэй нөхөрчин зориудаар шулуун зам дээр тасрахгүй басж явсаар эхний болонлоо орох үед ард нь байх 2 машинууд гайхалтай дрифтийг хийж явахад уртлынх нь бол хүчээр зодсоор гэтээ зөвхөн моторын хүчээр энэ эргэлтүүдийг давна гэвэл боломжгүй шүү дээ. Өмнө Silva S13 ундаг байсан болохоор моторын хүчийг дрифттэй ослуулад хөрхөө явдаг. Гэвч энэ удаагийн 86 бол өмнөх уралдаан дээр харснаас тийсүр хамаагүй агрессив жолооч нь хүртэл шийдэмгүй. Булан бүрийн эргэлтэн дээр хажлагтаа шугамдсан битэл 1 см-ийн цаг барьж явж байгаа нь ард нь үзэж байгаа VIP судал дээр яваа хүмүүст бол яг л урлах хэмтэл үзэж байгаа мэт. 86-д байж болох бүх хил хүчийг шавхан яг л өөрийнхөө гар хөлийг хөдөлгөж байгаа мэтэл ямар ч өвгөө байгааг нь хараад ахны хүртэл түүний жолоодгыг биширдэг. Такумигийн хувьд бол нэг зүйл өөрөөгөө анзаарсан. Өглөө хүн унсан машинд биш хаа зөвхөд өмнөхөөсөө илүү хүч гаргаж болохоор мэт. Дрифтлээд гарах боломжгүй болон хүртэл дрифтлэн гарч байгаа нь ямар төвчний жолооч вэ гэдгээ бүгдийн өмнө тайлан тоглолт хийж байгаа мэт. I don't wanna go to work cause my boss is a jerk and I'm not even that paid. I need a change in my life cause I don't feel alive and there's nothing that makes me happy. Hold my beer for a minute. Эдгээр том амтай ч гэсэн амныхаа хэрээр жолоод чадж байгаа нь урамтай. Гэтэ уулын эхлэл хэсэг болох шулуун зам ихтэй болонгууд нь богинохын хэсэг дуусаж дунд хэсэг нь болох урт урт булангуудтай жинхэнэ чадварын зөрүү харагдах хэсэг эхэлж байдаг. Нүдгүүс хэрэг хурдан эргэлтүүдийг урд угаараа төвөөс зутах хүчээ буулгасаар ямар ч тоором зүгэмээр гайхалтай эргэлтүүдийг хийн явсаар яг л гүцгээд байгаа мэт. 86-гийн гэрэл үнэхээр дарамттай. Уг нь бол хөгшин 86 штэ. Хитргийх бардамнал нь одоо дарамтаар солигдсон. Өөрөөсөө хийж чадах бүхнийг хийсээр араас салах үедээ л хазаа хальт болгон 100 км/цагаас дээш хурдтай явж ижиж 4 дугаараараа дэрвд хийж байгаа нь толгоон даймтай мөн гэхээр булан бүрийг маш цэвэрхэн гаргаж байгаа нь дэндүү төгс болсон юм шиг. Энэ их тэнэглэл дээр бол нэг гэн лалдаа гарах юм бол өхөлтөнийг хүлээж байгаа шүү дээ. Энэ их зөрөг 86-г одоо болтол GTR 32-ыг гүврлэн дагж явж чадж байгаа нь илтгэх мэтэл. Хамгийн үзэн ядмаар нь хажлагнаас оч үсрэхээр ойрхон зайг ямар ч алдаагүйгээр туулж байгаа нь дэндүү үзэсгэлэнтэй. Дугуйн шарвагч юм ян дэнгийн архираанд хүмүүсийн цуснд хөрч аль хэдийнэ 5 дараас мөр ирчихлээ. Энэ хэсэгтэл Такахаши Кёсукийг ялсан. Бас дээр нь яаж ялсныг нь харсан учраас дотор хэсгээ өгөхгүй. Өмнөх хийсэн зүйлийг чи хийлэхгүй гэж бодож байсан ч гэсэн хинээс төсөөлөөгүй гадна талаас нь тогтолж эхэлдэг. Гадна талаас нь гүйцэн гэдэг бол дрифтийн хувьд бол хүчрэг машины хийж чаддаг зүйл. Гэвч булангаас гарах үеийн GTR-ийн хүч бол үнэхээр л гайхалтай. Гэвч жижигхэн цаг шалдахгүй дрифтлэн 3 дараа халан гаднаас нь дайраад сэхээхгүй байгааг нь анзаараад дөрөвтгээр нь хашгисан ч төсөөлж байснаас нэг л өөр 86-гийн гэрэл алга болцсон. Хэдийгээр гадна тал руугаа шахаж байгаа ч гэсэн дотор талд нь баг зай байгаа штэ. Ямар ч боломжгүй гэж бодож байсан ч замын хөвөөр дайраад ороод ирдээ. Манайхан ч гэсэн мэтгэл баг. Засмал замын хажуугийн замын хөвөөр орох юм бол ямар их хөврүүл болоодгийг үүн дээр л чадварын зөрүү гарч уг нь бол хорд болон хүч байхтал ялчна гэж бодсон юмсан. Гэтэ энэ дулаан төвд дангаз хүчтэй машин байх юм бол чадвар хин тамаатай ингэж боддог байсан модлыг нь өөрчилж дахин бэлтгэл хийх хүслийг нь өдөөж өгдөг.
86 дөрөвдөх хэрэгэлтэн дээр ялсан гэх мэтээ сонсож байсан бүхий л хүмүүсийг алмааруулсан шүү дээ. Ах дүүс ч гэсэн гайхалтай уран жил хоолойн гэрч болсон. Дүүнэхдээ EBS-ийн ачаал цэвэрхэн туулчлаа гэж бодсон ч гэсэн 86 гэдэг машин угаасаа л EBS-гүй гэдэг нь мэдээ шок. Шинэхүү өглөө хүсэн хүлээсэн 86-аа авсан эцэг хүч чаа. Машинаа гайхуулаа хөөрөө үжсэн чаа. Захирал нь моторын дууг сонссноо. Нэг сонирн байна да чи нэг хамрын сөхөдөгтөө. Тийм баха. Энд чинь 86 биш 85 биш дээ гэхтэн. Тэжээвсэн бүх хүмүүс л чиний нөгөө машин сайн мэддэг гэдсэн чи яасан бэ гээл өстө битүү шоолоо. 85 86 хоёр яг адилхан харагддаг ч гэлээ. Хүчний хөдөлгөх юм бол тэнгэр газар шиг зөрүүтэй. Дабл болсон сингл хөдөлгөөрөө ялгараас болж байгаа байхгүй юу? Хөрхий тэр хамгийн урд уралдаанч болно гэсэн мөрөөдөл. Гэтэ найз нь нэрээд чамд үнэхээр би атарах гэж байна уу? 85 чинь 4 дугуйтай дээрээс нунж болдсон шүү дээ. Ийм насан дээр өөрийн гэсэн машинтай байна гэдэг чинь хүчтэй хэсэг нь хамаагүй ч гэсэн чадвараа хүссэн үедээ салжруулах боломжтой шүү дээ. Гэж хэлэхэд нэрэж тэмдэг гэж хөөрөөл хөөрхөн бовоос дээ. GTR 32-ыг ялсан AE86-ыг харахыг хүссэн сургуу гарууд. Тийм юм гэж байсан. Гэдэл сонсондоо итгэхгүй өөртөө харахаар ирсэн байхад нь хүсэн хүлээж байсан 86 нэрэл зогсдог. Зүгвич миний машин хэдийгээр 86 биш ч гэлээ гайхалтай юм аа гэдэл бэж огт нь. Ой мангарцаанууд энэ хэвд нэг R32-ыг ялсан 86 байдаг гэлөө. Тийм хөгшин машин ер нь уралдана гэж юу байсан. Маса бацханууд битээ хотлоо цуу яриа гаргаад гараа заа ёо. Хэрвээ жинкнээсээ тэр 86 чи надтай таарах юм бол өстөө тоосонд буулагдаад үлдэн ойлгосон. Бас 86 гээд 85 унччээ. Наас их ч одоо ундаг хүн байхгүй штэ. Гэдэл доромжилж явахт нь Такуми хэдийгээр 86-ыг муулж ясан ч дүүрээсээ хэдиж гисэн. Найзынхны машиныг муулаад эхлэх үед нь игдүүцээд аливаа хажуу суучих би үзүүлээдгүй. Гэхдээ юу вэ дугуйн зориултынх биш. Дээрэс нь чи 86 биш 85 штэ. Бүр LSD ч байхгүй штэ. Наалуулыг чи юу гэдгийг мэдэхгүй зөвөрл бүсээ зүчих. Гэдэл бардамаам шалдан гоёнуудыг ингийн 85-аар болгож тавьчаал яваад өгдөг. Уруудаа жоохот олигтой урд авахгүй. Дугуйн хүртэл ядад замтаагаа сайн алдаж өгөхгүй байхад л зүгэж. Энэ миний машин юм уу? Энэ миний машиныг гаргаж чадах зүйл гэж юу? Гэдэл ухаалтцсан. Нөгдүүл нь харин энэ бацаанууд 85 гэж худлаа ирсэн байна. Энэ яалтчгүй 86 байна. Бүр зүгээрч нэг 86 биш, бүр маш сайн оногтой 86 байна. Гэж бодчихсон ч гэсэн өргөн эргэлтийн нараад яалтчгүй 85 байсныг нь хараад алмардаг. Эцэг гэж өөрийн машиныг ийм юм чадтай байна гэдгийг мэдсэн болохоор үр чихэр машинд айртай болоо чадвараа хөгжүүлэх хүсэлтэм мөлөнд болж байгаа. Ахыхан Silva S13 шинэ мэтэл гэлтгансаар засвараас гарцсан. Эцэггүй өчигдөр оройны болсон зүйлээ нэг нэгэнгүүд оглоо ярьж хахад захирал нь хүртэл LSD-гүй байж юу? Яг чигнээсээ дэрвт байсан уу? За яг Такуми онсон хэр дэрвт байсан байх л та. Гэхдээ чиний 85 уу? Гэдэл. Гэхдээ яалтчгүй өнөн байсан болохоор Такумиг FR төрлийн бүхэл машинуудын бүхэл чадварыг гаргаж чадхаар юм байна гэдгийг ойлгодог. Нэг зүйлийг хэлэхэд энэ аниме гараад ягаад 86-д болсон бэ гэхээр 86 гэдэг машиныг хүссэн хүн нунж тарунаа бол биш. ABC-гүй гэдгээс эхлээд орчин үеийн ABC-тэй машинуудыг унц орсон хүмүүст бол үнэхээр л боломжгүй байна. Яг ийм гэсэн үг бол биш шүү за. Зүгээр л жишээ болгоо хэлэх юм бол автомат унаас орсон хүн дээр шууд механик машин унах юм бол унж чадахгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан. 86-гийн домог мэт уралдаануудаас эхлэн Акина болонд дрифтийн орхотой бүхэн цэвэрлдэг болсон. Гэхдээ хүмүүсийн дунд сайн байхад хүний адгин ч гэсэн байдаг юм байна. Night Kiss клубын нэг адгин амтаа Такаши ах дүүсээс илүү гэдгээ бодлох нь 86-ыг ялал болох юм байна. Такаши ах дүүсээс ялгаатай тэрэнд арт талын энтергээс өртөө юм байхгүй болохоор заргалдаад байх ч юм байхгүй. Тиймээс түгнэсэг болгоч гэдэл их л хороо. Takashi Rosuke 86-ыг ялж болох бүхэл аргыг тооцоолон өдөр шөнөгүй судаг ажилтаа болцсон. Харин дүүгийнх нь хувьд бол ахаас нь илүү машин мэддэг хүн гэж хааж байхгүй. Бас дээр нь түүний техник болон судалгаа дэндүү өндөр түвшнийх. Тийм болохоор 86-ад ямар ч боломж байхгүй гэж бодож байгаа ч гэсэн. Сэтгэл дотроо бол 86-ыг тэмцээрл. Дэндүү хурдан хийх дрифт, дээрээс нь тэр тоормсны контрол гэдэл. Ямар ч үлэх зүйлгүй. FR төрлийн машиныг тэгж унах хүн хааж байхгүй мэтэл. Харин тэр амир жолооч нь краштайгаа уулзчихсан. Нөгөөхөнч дахиад салхин гарцгаая. Чамтай бол хоногоор авсан ч болно гэхэд сандарч твдэл. Гэтэл найзынхаа дараа битээ орхиж яваарай гэж гуйсныхан дагуу юу нөгөө Ицукиг дагуулад явж болох уу? Магадгүй чамд дуудах найз байвал хамт явчих юм уу? Тэгээ дөрүүлээ. Ахтаа нөгөө бохор нөхөр таарчихсан. Гүбрийг шууд мөргөөдөл жолоолгыг алдуулаад авсуулгүй болон гаалтдаг баг. Энэхрээ ашигладаг бохор арга нь FR-ын сул талыг ашиглан эргэлтийн бүксээ айж явах үед нараас нь жаахан мөргөх үед тэнцвэрээ алддагыг ашигладаг. Гэхдээ дангаа зингээж зогсохгүй. Араас нь явж явахд хүртэл өвхтэй. Энэ нөхрийн унаад байгаа машин бол уран замын мангас гэж яригддаг машин баггүй юу? За одоо яагаад гэдгийг тайлбарлая. Honda Civic EG6 FF буюу урт талтай хөтлөгчтэй 1.6 литр турбо хөдөлгөөртэй. Гол онцлог нь Honda-гийн хамгийн алдартай моторуудын нэг болох VTEC мотортой.
Ингээд зогсохгүй тэр хорон санаатай нөхөрч нэлийн чадварлаг. Энийг нь юугаар батлах вэ гэхээр хэд өндөр хурдан дээр болон руу орохдоо хорон згшиж байгаагаас нь л мэдчих боломжтой байгаа. Яг нь энгийн хүн болон руу орохдоо үгсэл хорон згшигдэг л дээ. Гэтэ энэ бол арай өөр. FF буюу урт тогтчлогтой машин нь дрифт хийхдээ эргэчихгүй тулд хааснасаа хөлөө ерөөсөө салгаж болохгүй. Тийм болохоор зүүн хөлөөрөө давхар хорон згшгээд тэнцвэржүүлдэг арга гэхүү дээ. Нэлээд өндөр түвшний уралдаанч нарыг хийж чаддаг арга барил. Ярьж яснараа могийн нэг найзаагаа дагуулаад дөрүүлээ нэг сайхан сэлэх нарчаад ирдэг. Эцэггүйч бөөн баяр болцсон. Аханч тэрийг нь харж хөөрөөд Такумигээс миний машиныг унаад өгөөч. Би чамаас юм сурах гэсэн юм аа энэ гэж гуйсаараа зөвшөөрүүлээд өөрийн машинаа ингэж тавьх юм уу гэж гайхсаар л дэ удаа ухаалтчлгүй арай гэж ирэхтэн нөгөө сивигч ирцээ. Үгээр өдөж яснаа. Яг гараа болт өглөө уралдаан хийвэлхий чич чадахгүй л дээ. Гिचхэд яваад өгдөг. Энэ дөрмөн яг харахгүй урдаа хөтлөгчтэй машинд хамаагүй даваа талтай. Үрүүлгийг мших гарынхаа дээдх зардаа хүрсэн ч гэсэн дугууны эргэлтэнд болонлоо ороход хангалттай биш. Тэгэхээр бүх болонлоо орохдоо гулгаж орно гэсэн үг. Бас тэр нь удаа явах юм бол ямарч боломжгүй. Тэгэхээр бүрч аюултай. Ядчаад нөгөө ядаргаатай юм чаа. Хурдуудад клубийн сүүлийн авчаал зогтны энэ төргээ 100 яриа тараацсан. Гар болтоо уралдаан гэдгийг нь хэлээгүй болохоор яг харахгүй бахархаллуун шууд алдаад байгаа. Ингээд байгаагаа шалтгаан гэх юм бол хэдийгээр багтаа 2 дордогч хэлээ. Энийгээ төлөмдөлөд багийнхаа ахлагч болох гэдэг байгаа байхгүй юу? Ах нар нь энэ удаа бахархалаас илүүтэйгээр амжихал гэдэг эсэргүүцдэг. Гэтэ манай хүний сонирхлыг нь хүнд хэцүү гэдэг үгнүүд татааллаа. Гэтэ яг зөвшөөрөхгүй л дээ. Нөгөө хорон гарчин болон дэвжсэн Ицукийг 86 таан дураад хорын юмнуудаа хийхэд нь охин хүүхдийн өмнө чивтэр байдалд орохгүйгээд далдарнаж байгаа тасалд орчдөг. Хотлоо баха өөрийгөө амар жолоочгүй бүлтэрсээс болоод эгонд ялагдаад ийм байдалд орчлоо. Гэтэ энэ бүхнийг төвчөөгөө Такумича найзынхаа төлөөгөө шууд л уралдааныг зөвшөөрөн тэр хаваар л бөө юм болдог. Ах нар нь сандралтаж явахад аав нь хүртэл яг би өмнө уралдаж байсан л та. Такумигийн үед бол одоо шинж жолооч. Тийм болохоор хавсаас л унах байх таа гэдэг. Хөрхий хідэ ах нар нь болиулж гээл хамаг үдгээрээ хайж үтсэн ч гэсэн уурлахаараа ягаад ч юм уугийг бодож тавьширдаг болохоор төнтө өдөржингөө уулзаад оройн шууд л уралдаан болох газар руу явдаг. Мэдээж сүүлийн үед нэрт гараад байгаа 86-гийн уралдааныг үзэхээр зөндөө хүмүүс ирсэн. Харин Такумигийн шидэмгийн занг ах нар нь зогсоож дийлээгүй. Нөгөө сивиктэй нөхөрч яа ийм залуудаа өгөх гэж бас хайр юм аа энтрэгцэн. Энэ бүр үнэхээр хогийн гарал байгаа юм да. Уралдаа эхлэх үед зориг дард нь гарч байгааг харсан хүмүүс дэлснэрэл энэ хөөг хаслаас нэрэнгээс унаах гэж байгаа юм хта. Арийн юм эрт өндрөөс унаах гэж байгаа юм шиг үстэй арай. Өөр бусад хүмүүс нь ч гэсэн хэрвээ гар болттой байх юм бол булангаар ирэх ямарч боломжгүй юм шүү гэж байхад манай гэж зоригтойгоо шарвал орсыг чинь нөгөө гарын тулаад бүрийн эргэлт хийж чадахгүй болон байгаа хүмүүсийг бараг л хамх гэж байхдаа нөгөө гараараа хүчлээд бараг л гараа мослох шахан дараад аврагддаг. Ингээд л нөгөө өмнө хэтгэлтэй байдал нүгүү болж болонлоо орохдоо хурдаа удаашруулан яалчгүй нэг бэргээд эхэлждэг. Ах нар нь хүртэл ямар ба нэгэн зүйл болж мэднэгээ зөнгөөрөө мэдрээд ядчил ямар ба нэгэн зүйл болох юм бол хажууд нь байх хэрэгтэй гэж шууд л туслахаар араас нь явдаг. Булан бүр дээр нарийн олсон дээгүүр явж байгаа мэтэл маш нимба явсаар эцэст нь арай жоохон уучраа болоод айц нь багш гисэн үргээ зоригтойгоор эргэлтүүдийг хийж явсаар арай жоохон дутаа болцсон байж байхад нь нөгөөх нь машины мотор ялчгүй илүү гэдгээрээ хэрвээ би хүсгэлээ бол урдчан гарч чадсан шүү гэдгийг харуулад л нэг бол араас нь гэрлээрээ гэл булаад л гэвч энэ бүхэн ерөөсөө анхаарлыг сарниулахгүй харин ч эргэлтүүд рүү орохдоо жолоогоо хит их савжуулахгүй хурдан явах нөхцөлийг нь хангаж өгж байгааг нь мэдрээд нэг л нэг тийм шин зүйлийг нээчих мэтэл. Урдаас нэгэнт гарч ирсэн машиныг нэг гараараа өдөртөж ижил цэвэрхэн гişнэ гаргахыг харсан хүмүүс хөөхийн эргэлтэн дээр хэрвээ машин огцом гарч ирэх юм бол гар цол байсан ч гэсэн хэцүү шүү дээ. Үнэхээр л гараа боос юм уу гэдэл. Үүн бол зөнгөөр нь явж байгаа дараас нь жоохон дарамтлж байгаад өөр нь ахулдуулж гэж бодсон ч гэсэн замаар явах тусам л улам сажраад байгааг нь хараад илүү удах юм бол гүйцэхгүй байх үе гэсэн айдсаасаа болоод нөгөө зүйлээ хийж өргөдөг. Бүтэн нэг иргэсэн чиглээ 5 жил тастаач бай боротооч бай энэ зам дээр явж исэн болохоор 360 дэвтлэл бусаал уралдаанд орж хис үйлдэлт нь улам ихээр уурн хүрэн энэ даварсан хогийг ялан гэсэн бодол толгойд нь орж улам тавьсаар гарын түртний хөвөөрөө орсон ч гэсэн хамаагүй албаар хашлаг мөргөн эсрэг даралт үүсгээд дрифт хийгээд ганцхан амтай гэдэг бүр өмсөн марцсан мэтэл тавьж байдаг. Please tell me that I can't, that I won't, that I fail, that I'll never make it out, yeah. Please tell me all the bad, never good, fill my head full of every single doubt, yeah. Please say any negative thoughts, I pop off when I hear people say I cannot. I get off to the thought of proving everyone wrong, I won't stop to the top, so you better back off and get lost. I'ma stay loud, stay proud, never running out, never heading south. I'll be spreading out, call it word of mouth, can't put me down, I'll be getting loud. You can have it douse, not what I'm about, have your fucking cloud. It be raining now, I keep making sound. Уган дээд хурдаараа такод ах чинь тийм их моторын зөрүүтэй 86 яг л ард нь гүбэрлэн дагж байгааг хараа сандран димилайсандаа доктортлаа өгөхгүй гэж хичээсэн ч гэсэн яалч өөрт нь хийсэн зүйлийг хийх гэж байна гэж айсандаа доктортлаа өгөхөд манай хүн юу гэж тийм адгийн зүйл хийх вдэ. Усны шүтэг ашиглан урд дугаараа нэрцээ багсгаад урд нь гараад ирэхэд уурандаа атгах санаа үрлэн нэг мөр хаална гээд болонлоо шахах гэж байхад гинтл 86 алга болоод өөрөө өрхөндөө унан азарч хөө томоохон оцол боллгүйгээр өнгөрдөг. Бүгд л барины зурвас Civic ирнэ гэж бодож байсан ч гэсэн 86 ирж байгааг хараа шок. Манай хүнш тэгээд аавда машинаа зурсан гэдээ донгтуулж байгаа юм л да. Тэл хөрхөө өрсөлдөд байгаа байхгүй юу? Муу хас оролцогч. Би байсан бол хизээч ингэж мөргөлдөхгүй байсан юм. Тэг чи ялсан юм уу? Аав нь хүүгийнхаа дутаадсан пазлаа олцсон гэдгийг нь машинаа хараад л мэдээд дотроо хөрхөн бахархаастай.
Дээд ангийнх нь ахын зам дээр эвдэрсэн байсан машин дээр зүгээр очиод тусалсыг чаа. Нөгөө машиныхын эзэн бүр сахиулсан тэнгэрийг мэр хөрхөөхөө. Ээжээс өөр эмэгтэй хүнд ойртож үзээгүй хүнд чаа эмэгтэй хүн дугаараа өгөхөр итгэж чадахгүй штэ. Арийн энэ ууланд бүгд ийм мэддэг. Ямар ч өвгүй жолоолохтой энэ авийнхаа бүх хил уралдаанч нар түншгэл дрифт хийдэг болмоор гэсэн бодолтой нэгэн жолооч байдаг. Тэр нь хажуудаа зааварлагчтай алхан бүрээ амтаа тооцоолон явдаг эмэгтэй дрифтер. Өөртөө таарсан сахиулсан тэнгэрээ бусдаа хэлэхэд хинж идэхгүй штэ. Хэдэн дөрсгөө моднууд чаа Такумигийн хүртэл ширчихсэн. Хотлогийг нь баталж байгаа сайхан шаалноо. Гэдэл дагж аваад үнэн болохыг нь мэдээ шок штэ. Нөгөө хоёроо болгонд нь үлдээчээ боцох үедээ энэ авийнхаа уулын замаар явж байхдаа зам нь маш их хэрэгэлттэй бас тэр нарийнхан байгааг анзаараад нэг замын хүнээс энэ авийн хамгийн хурдан хүн хинбэ гэж асуухт хөхөнгөтэй сэлэтэй байгуу. Та нар ихтэй битгий гайхаараа жолооч нь эмэгтэй шүү. Яж байгаа тахгүй дуугаа очихгүй. Та нар битгий тулаан дуудаарэ. Угаасаа тоосонд нь дарагдаад гүбрийг нь чарж чадахгүй шүү гэж хэлсэн нь манай хүний сонирхлыг татчих юм аа зөвлөг гэж. Ах нар нүдэржингөө болцчоод оройн зэрэг гаргаал чамд сайн хүн байгаа юу гэж асуухт нь надад дугаар найзлаа байхгүй. Залгаараа гиснээ явсыг чаа хитэ хоромд явааж анлоо. Хичнээн утсын бүү мэд. Нэг л мэтгэд нөгөө хэд нэрчгсэн. Хөөй гэж хэлжэдэг. Баярлалаа чаа. Хэдүүлээ өнөөдөрт энэ хаваараа нэг жоохоо явчээ. Би та нарыг хоолнд бүгд ингэж даа. Тэгээд энэ хавийн хамгийн хурдан хүн ямархуу явдгийг нь үзье. Энтхийн хүмүүс нь бүгд өрөөл чадварлаг. Гэхдээ хоолноос онцгоныг уралдаанч ямар ч алдаагүйгээр дрифтийг сүрж өгсрүүлээд хурдан огт тасгүйгээр болон руу орж байгаа нь тим нарийнхан зам руу боломжтой юм уу гэж бодмоор л ийм гайхалтай дрифтийг үзсэн манай хүн чинь дрифтэд баг-багаар дурлсаар л ахан дрифт хийж явж байгаа санаанд алдаа гаргаад зам хөндлөлтөө зогсож явахт нөгөө амар машин нэрээд уучлал гуйгаал холдох гэсэн чинь нөгөө дурлсан юм ихтэй. Уг нь болцоон дээр их л өнгөрсөн шүү дээ. Өхмээр л санагдсан баг та. Гэхдээ энэ охинд ч гэсэн нэлийн таалагдсан юм шиг үлээ. Өөрөө залгаал уулзъя гэж байхад нь яаса чи наав шуулгаж ирээ юу гэж хийгээ гэхт нь уучлалт гуйгаад би сайн жолоо өрдөг болохоор эртээчүүд намайг эмэгтэй гэж ханддаггүй. Бүр харьцдагчгүй болохоор энэ зэн уралдаад болох гэж байгаа. Гиснээ гол зорилго болох цөүлийн зоноо хөгжилтөө өнгөрөөхийн тулд ноён зургаатай уралдуулаад өгөөч гэж байгаа нь их сэтгэл өгдөг юм. Гол танилцсан зорилго нь энэ үү шүү дээ. Тэгтэл эр хүн шиг түүний л хүслийг биелүүлээгээд коммент хэлэхэд зөвшөөрөхгүй гэж байхад нь бахархлаа болондоо гიშгэж хамаагүй гойсаар байгаа зөвшөөрүүлдэг. Энэ удаагийн уралдааныг хэцүү болгож байгаа зүйл нь өөр зам дээр дрифт хийж үзээгүй гэдэг л асуудал. Дурлсан хүний нүдэн сохордог ихчээр өөр зам дээр явж үзээгүйг нь чимцээр үжиж бас дээр нь хожигдох юм бол Такуми шиг эхэлж байгаа хүүхдэд хэр хүн дээр тусгаал бас дээр нь бидний бахархал болсон тэр 86-ыг зориуд ялгдахаар уралдаан руу чи явуулчихлаа. Чи энэ уралдаанаа болиул. Үгүй бол холбоогоо таслая гэж найзаа ширүүхэн хэлэхэд гимшиж байсан болохоор хайртай хүндээ юу гэж хэлхийж мэдгүй байсан ч найзтайгаа холбоогоо таслаж чадахгүй байсан болохоор Такумид ойлгуулад цуцалчий гэж хэлэхэд нь манай хүн чи би өөрөө уралдана гэж байдаг. Өөр ялтай. Нэг шийдсэн бол нэлээд зэрүүд хүн шүү дээ. Тэр бахархал энэ ч надад хамаагүй. Хүмүүс таалагдах гэж биш. Би өөрөө хоцсон ч хожигдсон ч хамаагүй. Өөрийн мэдгүй зам дээр явж үзмээр байна. Харин энэ үеэр нөгөө талд нөгөө охин чинь найзтайгаа ахтан сайн болцсон талаараа ярьж байдаг. Энэ зам нарийнхан болохоор уралдах төрөм нарайж хоор. Нэг нь урдаа гарчих юм бол гүйцэтгэх бараг л боломжгүй болохоор хөөцөлдөх буюу хин нэг нь хол тасарч чадах юм бол уралдаан дуусна. Тэр хүртэл ур тооноо ээжлэн гараанаас гарах болно. Уг нь бол зам идэхгүй юм чинь төрүүлээ гарчих юм бол хамаагүй ашигтай штэ. Яаж л ихнийхаараа хожигдохгүй замнуудаа нүдлээд авчна. Бүгд л яг л тэгж бодож байсан. Гэтэ Такуми араас нь хөөнө гэж авдээ. Энэ муу бацаан басаад энэ тэнэг юм уу? За хин наматын зүгээр л утгаараа болчих. Гээд ширүүх уралдаа эхэлж. Болонлоо орох үед л Такумигийн эсрэг гэдэг нь бат харагдахаар тийм л зам. Дассан газраа яаж явдгийг яруу дотор харуулж байхад араас нь адилхан дөрөв дугуйтай юм чи хийж байгаа үйлдэлийг нь харж байгаа хоцорлоггүй хийчих болох юм шүү. Гих гинэн бодлоор дагаж байсан ч араас нь алдахгүй таахыг хичээх хүртээ багваагаар чадах хэсэгтээ эргэлцсээр дэндүү хэцүү нарийнхан булангуудаас эхлээд замынхаа саадуудыг бүгдийг мэддэг өрсөлдөгчтэй сохроор булангууд руу орж байгаа нь үнэхээр сул талыг нь улмал ихсгсээр энэ л үедээ замын мэдлэг гэдэг зүйл хэр чухал вэ гэдгийг ойлгож байхад урт нь яваа хитчаа яагаад энэ 86 бастаа сонцгоо вэ гэдгийг багваагаар ойлгосоор тэрнийхээ хэрээр дарамт нь жигсээр мэдгүй замаараа явж байгаа болохоор уг нь аль хэдийн тасарсан байх хэрэгтэй гэж бодож байсан ч гэсэн одоо ч тасаар байгаа учраас өөрсдөө хамгийн сайн гаргадаг мөрөнүүд дээр ялах зорилготойгоор урд урдынхаа сэдвүүдээр шийдэмгийгээр уралцсаар Такуми ч гэсэн уг нь чадна гэж бодож ирсэн. Гэтэ энэ дээр ганцхан чадварч биш, зориг ч гэсэн чухал. Гэтэ тэр нь ч гэсэн Такумид байгаа л та. Хоёр хүн байх нь нэг хүнээс хамаагүй илүү даваа талтай гэдэг нь энд л харагдаж байгаа. Нэг нь анхаарлаа бүрэн төвлөрүүлж, арын машин, урдах саад, булангууд ч юу лээ гэж санаа зовхгүйгээр жолоогоол барьж байхад нөгөөх нь бүгднийг нэг бүрчлэн тайлбарлаад яг л хоёр зэрэг нэг зүйлийг хийж байгаа нэг хүн шиг л. Мэдгүй зам дээр бол болонлоо ор хурдаа тохируулах нь маш чухал. Өмнөх ялалтууд нь хэдийгээр Такумигийн чадвар чиглэлээ өөрийн мэдлгүй зөнгөөрөө хийдэг зүйлс буюу далд хомсартаа суудлаа замаа бүрэн мэддэг болсонтой л холбоотой болохоор тэнэгч гэмээр зөрөгтэй үйлдэлүүдийг хийдэг байсан. Уралдаж байхдаа жаахан л урд алдахад булангаас гарах үед нь тэр зай насар том болж холцсоор зүрхний цохилтөч нэмэгдэж төвлөрөл, мэдрэмж, чадвар зэрэг нь өөрийн мэдлгүй нэмэгдсээр энэ л дахиад өөрийгөө сайжруулах газар байж гисэг хэдэж одоо болтол даваа тал эсрэг багт байсаар л аимшигтай булангууд дөнгөж эхэлж байгаа.
замыг шугуулan бүгдийг мэдэх дрифтлийн гарахад хамгийн хэцүү Тото гэдэг нь хүний орж чадах зоригтны зам гэх болонлоо нэг бас хоёр машин явуулгалан давталж байна. Энэ эргэлтийг ямар ч хүн анхныхаараа дрифтэлж гарсан удаа байхгүй. Ганцхан зоргоороо шийдэх асуудал бол энэ биш. Гарах хэсэгтээ нарийсдаг болонлоо ийм ордоор орох нь зүгээр л хүчий гэж байгаагаас ямар ч ялгаагүй. Гүбрэрлэн дагах мэдрэмж нь уулан нэмэгдсэн бололтой. Ямар ч боломжгүй болонгаас асуудалгүй гарч ирж байгааг харсан хүмүүс Акинагийн сүнсгээд байгаа 86-ын дэрснийг нь мэдээж шок. Дөрөв дуугаараа бүрэн урдаараа орсон болон байтал яг л орд дадсан болонгаас гарч ирж байгаа мэтэл гарч ирж байгаа нь хэдийгээр өрсөлдөгч чиглээ бишрэх нь мэдээж шүү дээ. Зүгээрч нэг цэвэрхэн гарсан юм биш. Өөрөө 3 см алдсан байтал араас нь явж байгаа 86 1 см-ийн зөрүүтэй гарсан. Энэ л үед буруу өрсөлдөгчөд тулаан дуудснаа ойлгоо сандралдаж болгоомжлолтой алдаануудыг ихнээсээ гаргаж эхэлсэн. Гэвч эдийн сүлийн уралдаан болохоор ингэж яаж дуусгах вэ дээ. Мангас байна уу сүнс байна ямар хамаатай. Ялах хүслээ нэгэндээ сануулаад одоол хоёр талаас жинкнээсээ уралдаан. Такоми шинэ хэмнэлтэд бүрэн тасаж бүр ч илүү зоригтойгоор булангууд руу орсоор энгийн хүмүүсийн хийж чадхааргүй анхаарал төвлөрөл мэт. Тим өндөр тэмтэй явж ижээ замын хажуугийн гэртүүдээр машин өсөж байгааг хоёлаа анзаарцаа боломжгүй гэмээр ослоос сэргэлдэг. Дугуун шарвах чимээ моторын дуу зүрхний цохилтын хэмнэлэнд бүгдэл цусыг нь хөргөн бяцгаалданаас болоод өгчихвээ гэсэн айдас нэгэнтэй алгуулсан хоёр уралдаанч далавчгүй л болохоос биш нэсцээр. Гэхдээ энэ удаа жинхэнэ мэрэгжлийн хүний инстинктээр 86 аюулыг мэдрэн торон зэг гიშгэхэд нөгөөх нь харин улаарсандаа бүхэл урдаараа болонлоо орон нэг л зүйл биш болоод бараг л ирэх гэж байхад осол бат болох нь ойлгомжтой байсан ч яаж гэдгийг мэдэгдэхгүй 86 дотуурн дараал гарчдаг. Такоми ихнийхаараа ялж чадсандаа баярлсан. Гэхдээ тэд ч бас хангуудаага уралдахдаа мэдэрч байсан мэдрэмжээ мэдрэн ялагдсандаа гуниглах биш харин ч баяртай. Бүгд л хоёр дахь торгийг хүлээ зогсож байхдаа дотроо мэдрэг дахиад уралдаан болохгүй байх мэт. Эхнийхаараа л ялагдана гэж бодож байсан ч эхнийхаараа ялсныг нь сонсоо шок. Ах найзынхаа хэлснээр зүгээр л ингэж алдчихлгүй. Дахиад оролдоод хичээгээд үз гэж хэлснээр нь дахин сэтгэлээ хичээлэх гэж байхад нь нөө тэнийг зүг гэж гарч ирсэн ээ. Оролдооч нарт эмгтэй хүн хэрэггүй өстэй. Найзд нь Такоми таалагдаад нэрийг нь асуусаж чаа. Дахиад нөгөө шаврын алдчихаа. Гэтэл хөөргөн танилцаад дараа нь цогтой бөөндөө усан сэлгээр болцгоодог. Бүгд л жаргалтай байхад хөөрхөн ахаан л энэчээ шаналаастай. Гэхдээ нөгөөх нь ирээд саяны уралдаанаас болоод дахиж уралдмаар санагддаг болчихсон. Бас дээр нь орой 8 цагаас нөгөө самрынхаа урд хүлээж авъя гэдэг. Такоми ч могийг утсан өөр охины урд нэлээд шаналаастай. Гэхдээ нөгөөх нь сахар автагаал байгаа л да. Эцэг гэж хайр нөгөө ахтагаа. Энэ үеэр болсон нэг гонигтай зүйл нь Макогийн дөрөвчин унах үед нь буцаагаад аваад тавьчих гэж бодсон ч гэсэн дөрөвчөнд нь Такахаши Росокигийн зураг байж байгаа юм аа. Гонигтай л юм. Уг нь жоохон ч гэсэн найдлага байсан юмсаа. Яагаад энэ зураг байсан бэ гэхээр анх түүнийг уралдаж байгааг нь хараад машин барь сурах хүсэлтэй болоод одоо юм чадвартай болсон юм билэ. Тэгээ ер нь бол уулзч байгаагүй, ярьж байгаагүй хүн гэсэн үг. Тим хүнтэй л өөрийгөө харьцуулаад бууж өшөж байгаа байхгүй юу? За тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүүхдүүдтэй хэлэхэд крашта зөрөгтэйгээр сэтгэлээ хэл. Үл ойлголцож байгаа бол тэрийгэ зүгээр л хийлчих. Бити дотроо бодлоо үнэ юм ургуулаа л бодоод бай заа юу. 86-таа уралдах бэлтгэл нь хандсан. Одоо л жинхнээсээ хин нийлүүгээ мэдэх цаг нь болсон. Ахынхаа машиныг өөрийн мэдхээсээ шал өөр урдтай болсон байгааг нь хараа шок штэ. Хэдийгээр дата анализ ч гэлээ ийм өндөр төвшнийх байх гэж. 8 цаг алитийн болцсон мока алерт ирчихсэн хүлээж байхад бодлоо өөрийнхөө төсөөлөлтөд төрчихсөн нөхөрч одоо ч гараагүй. Юу болсныг нь захирлан сонсоод ухаарлан цагийн жаваал хүүгээ явуулахад эмэгтэй хүү юугээ л 2 цаг хүлээж авав дээ. Гэхдээ л хайртай болсон болохоор хангалттай удаан хүлээсэн шүү гэж байгаа мэдэгдэж байгаа мэтэл дугааных нь ууртай мөр үлдсэн байсан. Зун дуусан хичээл орж зуныхаа болсон сонин сайхныг талбар гэсэрсэн хүүхдүүд хуужлаастай. Эцүүкиш Такомигийн ялсан гайхалтай дөрвөн уралдааныг зогсоо зайгүй яриад ажил дээр нь цэцэгт мэнчилгээ ирсэн. Тэр нь Такахаши Росокигээс ирсэн уралдах хурлага. Тэд нар бүгдээрээ баяртай байгаа ч гэлээ. Ягаад ч юм дотроо төгшөөртэй. Бэлтгэх хугацааг нь хангалттай л байна. Могото хийх хөөрхөн болцоонууд нь үргэлжлэн цаг хугацаа шуртан өнгөрсөөр. Гэхдээ түнд бүгд итгэж байгаа нь энэ удаа хамгийн ихээр дарамтуулж байхад Моги өөрөөс нь болоод дэдингийн хүүхдүүдэд зодолсон гэдгийг мэдснээ хэлээ талархан шууд л үнсчдэг. Зөвлөгч нь сурцтай л та. Уг нь Такомигийн хувьд бол анхны байсан юмсан. За тэрч байгаа. Уралдаан болохоос 7 хоногийн өмнө Night Kids болон Red Sun-ийн хоорондоо тулалдах гэж байгаа. Такомиг ойрдоо ягаад ч гутраад байгаа юм шиг байгаа болохоор энэ уралдааныг үзүүлээ сэтгэл санааг нь өргөх зорилготойгоор ятгасаар байгаа зөвшөөрлийг нь авлгүйгээр зөвшөөрүүлчихдэг. Хоёр өөрхөн уралдах гэж байхад гол дүршил ирж байгаа нь үнэхээр л зүртэй. Гэтэ одоо бол угаасаа л энэ хавийнхаа хамгийн одон л тоо. Уралдах гэж байгаа гол дүрүүд нь хүртэл одоо нэг айл хасгаад нь 86 төмнөх байснаас илүү сайжирсан гэдгээ харуулах зорилготой. Энэ удаагийн уралдаан бол өксөр замын уралдаан. Моторын хүч ихээгээ хамаарна гэсэн үг. Энэ тулаан Night Kids-ийн газар нутаг дээр явж байгаа. Тэмч болохоор замын давуу тал болон моторын хүч тэдэнд байгаа. Харин Такахаши Росокигийн хувьд бол Эфтигийн булангаас харах хурдан давуу тал. Эндхийн зам Юсигийн шиг нарийнхан бишчгэлээ эргэлтүүд нь адилхан гүн хол бас Акинагийн шиг өксөр уруу ихтэй. GTR 32 дээр нөхөр урдынхаасаа яалчгүй төлөвшсөн. Такахаши Росоки ч гэсэн урдных шиг өнгөрөө зангаа дарж ах шиг тайван болчихсон. Ширхэг уралдаан болж байхад яаж яхад бороо ороод замын нөхцөл байдал улам хүндэрдэг. Харагдах орчноос гадна уламтай болж байгаа зам бол яавч тоглоом биш. Гэрлийн хурлаас эхлээд хаазаа хүртэл тооцоолох хэрэгтэй болно. Дээд урдаараа дахиад 2 машин барины өмнө байх ганц л уруу зам дээр хоёлоо л өглөө сайхгүйгээр хамаг байдгаа гаргаж жаахан эргэлцсэн нэгэнд боломжгүй гэдгийг харахад л ойлгомжтой. Эцсийн үр дүн гэхдээ Такахаши Росокигийн талд
Гэхдээ энэ зүгээр ч нэг аз олон зэрэг асуудал байгаагүй. Туршлага болон чадварын зэрэг байсан. Учир нь хэм сүүлийн болон руу орохоос өмнө уруу зам болохоор FT-д илүү даваа талтай. Харин GTR 32-ийн хувьд бол бүхэл дулааны үед дөрөв дугуун дээр адилхан ачаалал авсан учраас дугуйнууд нь халаад уруудах үед удирдахад хэцүү болсон. FT-ийн хувьд бол зөрөөдөр хурдан явж инерцээр арын дугуун дээр ачаалал өгч, уртын дугуйнд ачаалал багтаа байсан болохоор уруудах үедээ удирдахад илүү амархан байсан. Ерөнхийдөө бол анхнаасаа л ялхан ойлгомжтой төлөвлөгөө байсан хэдий ч GTR 32-ийн хувьд бол моторын хүч нь мангас байсан тул даал ийм ойрхон барианд орж ирсэн. Red-Sans гэдэг клубийнхэн ямар их судалгаа, ямар их шинжилгээнд дэр үндэслэн уралддаг вэ гэдэг нь харагдаж байгаа юм тийм. Гэхдээ тэдний клубт нэлээд л чадварлаг. Гэхдээ дэндүү эготой хүний үг авдаг нэг доодангийнх нь бацаан байдیں۔ Мангар дураараа гарчаа. Энэ бол манай газар нутаг бас эдний газар нутагч биш. Бас дээр нь одоо бороо орж ин. Тийм болохоор надад боломж байгаа гэхтэн. Ахад хэлэх хэрэгтэй гэхтэн шууд л. Байсан бүхэл хүмүүсийн өмнө надтай 86-ыг бороонд уралдуулахыг хэн дэмжиж байна? Угаасаа намайг барахгүй бол Такахаши Росуки яхах ч гэсэн барахгүй сте. Эсвэл чи борооноос яагаад байгаа юм уу? Гэж үцэр байгаа л уралдахаар болчдөг. Энэ тэнэгтээ манай хүнийг 5 жил цастаач бай, боротооч бай ажиллаа хийдэг байсан гэдгийг мэдэхгүй штэ. Зүгээр л эцүүхийг илүү ачаа гэхгүйгээр буцаж ирж авах гэж залах уу? Чи өн суучих. Гээл эхэлдэг. Энэ нөхөр дандаа бороотод бэлтгэл хийдэг. Ер нь бол бороонд хамгийн төгснө гэж өөрийгөө эндүрж авдаг байхгүй юу? Тэрэндээ чи юм бардам байгаа. Зөвлөгөө өгөөд битийн бардам бай. Анхаарлаа битээ сулруулаад бай. Гэхдээ томсоороод л тулаарныг эхэлдэг. Эхлэхдээ бол мэдээж л урдаагаараа ширүүхээ явж дэрэгтийн чадвараа гайхуулаастай. Харин Такумигийн арын суулд байгаа эцүүхийг л хөрөх хэлэлтэй байна да. Silvais 14-ийн 2-0 хөдөлгүүртэй бардсан бацааныг жахан сагж байгааг нь манайх харж байгаад борон тэрхэн тавьт үе гэдэг хичээлийг жинхэнэ утгаар нь зааж өгдөг дөө. Хураа зам дээр бол дугаан зуураад болон дээр хийх хэрэгэлтэн тогтвортой удирдахад амархан. Булангаас гарахтаа хүртэл хүч хурдан авдаг. Боронд бол бүгд эсрэгээрээ. Сайхан гарч эцүүхийг ардаа суулгаад хүндээжингээ тогтворжуулан арын дугуйгаа илүү замтай барьцлуулж байсан байгаа байхгүй юу? Уралдааны IQ нэлээд өндөр гэдэг нь эндээс харагдаж байгаа. 86-аг нойтон зам дээр хураа зам дээр явж байгаа юм шиг л явж байгааг харсан хүмүүс чинь бүгдээрээ шок. Энэ муу панда төрөнийг ялагдлыг эндээс эхлүүлнэ гэж бодож байсан ч 86 биш харин бардам зан эгонд л хөрх ялагдаж байгаа юм л да. Яагаад 86-аг мангас гэдэг гэдгийг клубийнхэн ахнаар нь яагаад анхааруулад байсан зэргийг нь бодоод уйлахаас өөр яхав дээ. Тэгээд амьдрал сургамжаас илүү туршлага гэж байх уу? Дараа нь манай хүнээс ч илүүтэйгээр бороонд дурлах чадвартай төгс уралдаанч болсон байх чинь билүү те? Бусад хүмүүсийн хувьд бол цаг агаагаар ямар ч байсан хамаагүй 86 бүхий л нөхцөл байдалд уралдаж чадна гэдгийг энэ мэдээд бишрээл. Хэдийгээр юм уралдаан болсон ч гэлээ нөгөө л нэг хүмүүсийн өөрт нь найдаад байгаа найдлага бас дээр нь саяхан могото болсон зүйлсгээд үнэхээр л их дарамттай бас сэтгэлэн төгшөөстэй. Гэтэ хамгийн ихээр тавьширлыг авчирдаг зүйлс юу вэ залуусаа? Машин таардаг бүх хүмүүс мэдчихэл байгаа бах. Машиныхаа булан бүрийг угаагаад өнгөлөх нь сайхан тавьширлыг өгдөг штэ. Аврал мэрэгжлийн уралдаанч найдан залгаад хүүгийнхэн талаарх гайхалтай зуун яриануудыг сонссон. Дээр нь хагасаанд болох уралдааныг сонссон гэж хэлдэг. Өрсөлдөхөд байгаа тэр Такахаши Росукигийн ч мэрэгжлийнхэн хүртэл багтаахгүй өрсөлдөж байгаа штэ. Гэхдээ энэ аав нь залуудаа жинхэнэ шуугийлт нөхөрөөс юм шиг үлээ. Уралдаа эхлэх хөөд идэг. Такахаши Росукигийн дрифтний бичлэгийг үзсэн багийнхан нь айл хэдийнэ сэтгэл санаагаар унаад эхэлдэг. Гэхдээ аргагүй л дээ. 3 жилийн өмнөөс эхлээд гудамжны уралдаанд ялагдчихгүй байсаар түүний бүр хагас мэрэгжлийн багт хүртэл хэдүүд удаа уралдаанд гараад бүгдэнд нь ялсан гэж ярьдаг. Одоо хүртэл нэг жалагдал амсч үзээгүй босоо гэхэд дэндүү босоо. Өдийг хүртэлх ямар ч уралдаан дээр бүрэн хүчээр уралдаж байгаагүй гэсэн цоо яриач байдаг. Энэ удаагийн уралдаан дээр Такахаши Росукитэй уралдаж байгаа нь л хангалттай нэр төрийн хэрэг. Дээр нэмээд хол тасарчгүй шиг л яваад байвал том амжилтаа л гэсэн үг. Машиныг 4 дугуйтай явдаг зүйл гэж боддог байсан Такумич машинд нэлээд дуртай болчихсон бүр уралдагч сонирхолтой болсон. Энэ зам түүний амьдралын гайхалтай бүхийг хэлсэн. Хэдийгээр тэр энэ уралдаандаа ялахгүй байсан ч гэлээ сонирхолтой нүд байсгсан сэтгэл хөөргсөн тулаануудыг үзсэн шүү дээ гэдүүлээ. Такахаши Росукигийн хувьд бол мэрэгжлийн уралдаанаас илүүтэйгээр хэн ч өөрсдийн дураараа байдаг шигтэй шиг гэлалзах нэгнээс эхлээд алмаас болохоор зүтгэж байгаа нүүрснүүдийн уралдаанд дүү сонирхолтой. Аав нь хүртэл энэ уралдааныг жохолчлон үзэж машин дах тохиргоонуудаа шалгаж үзэхээр найзаагаа суулгаад залуу үе дурсдаг. Гэхдээ аав нь бол яалтч хөл өөр төвшнийх юм билий. Дрифтлийн үедээ тамиг татсан шигээл. Эсрэг талаас хүртэл машинаа тулсан бэлдээ шалгаж үзсээр эцэст нь нэг юм тулааны өдөр Үнцэг булан мөрөөс ирсэн хүмүүс ахлах сургуулийн хүүхэд стрит кингтэй хэрхэн тулддаг бол гэсэндээ нүдэ учруулахаар цуглаастай. Шатон түгээгэрийн захиралд бол ялж магадгүй гэсэн ганцхан шалтгаан байгаа. Тэр бол галзуу бунтогийн хүү. Бүх хүмүүсийн харцыг булаасан октын дунд хамгийн алдартай Такахаши Росуки сөртөө зовоотойгоо орж ирж байхад манай хүн бол үргэлжлэл хоцордгоороо өөрийн чадварыг дутуугаар үнэлдэг Такумид ахын хувьас зөвлөгөө өгөн дээр нь түүний чадварлыг онцгой нэгэн гэдгийг нь хэлээд байгальтай янз бүрийн эцсийн тулаан шуугантайгаар эхлэхэд бэлэн боллоо. Замын мөрөө бүрдээ цугласан хүмүүс чих 50 зүрхэн тоглон хүлээж уралдаж байгаа хүмүүсээсээ эхлээд үзэж байгаа хүмүүсийн ч зүрхийг тоглоулсан гараа. Моторын нүргэнээр гар доошоо бухтаа зэрэгцэн хоёр талаас консоо шидэн ширүүхий ихлэн 86 урдаа гараад эхэлдэг. Гэтэ зөрөөдөр урд гарч байгааг нь дүүгээс нөр хинч мэдгүй хөөрсөөр. Чадрын үед хин илүү вэ гэж хэлэхэд ямар ч боломжгүй яг л адилхан их рүүд мэт. Нэгнийхээс өдөр мэтэл яг л ижилхэн хөдөлгөөнүүд араагаас улах гарын урдаас эхлээд тором цаазаа
цаг гიშгэх нь хүртэл адилхан. Гэхдээ ахын хувьд бол сүүлд харснаас хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байхад сул талууд нь бараг л үгүй болчихсон. Яаж тийм хурдан сайжирсан байх гэж. Гэтэл тэрэнд ялагдах бодол байхгүй. Ажиллахдаа ийм ойрхон зөрж байгаа машинуудыг хараад бүгдийнх нь шар ус босч байгаа. Бүх хүмүүс л урд явж байгаа машин давуу талтай гэж боддог ч яг үнэндээ. Ард яваа хүн чинь чадварлаг бол урд яваа хүндээ тэр чинийгээрээ дарамттай. Өөрийн хүссэн шигээ салж чадахгүй, хизээ урд нь гарч ирэх нь мэдээдэггүй. Уралдааны хувьд бол анхлан суралцагч Такумигийн хувьд бол одоо л анхуутайгаа айцыг мэдэрч байгаа. Арын машинаас ирэх тэрэг дарамт бас мэддэг зам дээр бүрэн төвлөрч чадахгүй алдаануудыг баг багаар гаргасаар машины дунд толон тусж байгаа гэрэл ард чинь би байгаа л штэ. Чи жоох хурдлахгүй мó гэж байгаа мэт. Зам дээр хурд хэмжиж байгаа хүмүүсийн үзүүлэлтээр бол энэ зам дээр хөмөн тогтоож байсан дэд амжилтуудаас 8 секундээр хурдан байгаагаас л энэ хоёр машин ямар хурдаар явж байгааг нь харагдана. Өөрийн гаргаж байгаагүй хурдаараа явж болон мөр дээр ямар ч алдаагүй гаргаж байгаа гэдэж яг л сүдрэмт артанд дагаад байгаа өрсөлдөгчөөсөө үнэхээр л их хайж одоо л ялагдах юм байна гэдгээ ойлгож байгаач бүхнээд ажилластай. Гүбэр шүргэх цаг алдахгүй дагаад байгаа энэ хүн ямар чадвартай юм бол ийм гайхалтай уралдаанч байдаг гэхээр уралдах хүсэл нь бүр ч ихээр төрөөд ягаад ч юм хичээмээр араас нь явж байгаа хүний хувьд ч гэсэн урд нь явж байгаа ямар ч өвгөө төгсгэмээр явуулдаг дагаж байгаагаа болохоор л ийм явж байгаа. Түүнээс бол ийм төгс хөдөлгөөн байгаагүйсэн бол одоо байгаа цаанаасаа 4-5 секундээр хойно ухаасан гэдэл түүний чадварыг бишрээстэй. The fakeness, if you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness, if you wanna play tough. Маш өндөр түвшний авьяастай бүгдийн нүдэнд урд явж байгаа гахалтай 86 боловч холдож чадахгүй дэ одоо сандран хүүтэн хөлн зуурсаар тав дараалсан мөрөн дээр ирж нэг зүйлийг туршиж үзэх гэж байгаа бүтлгүүтэн бараг л ирэх гэж байхад Такаши Иросуки урд дуранд гүйцэтгүүлдэг. Хэрвээ тэрний машин жаахан хүчтэй байсан бол түүний туршиж үзэх гэж байсан зүйл төгс болох байсан биз. Гэтэ одоо ард нь орсон юм чинь нэг бодлын ямар үсттэй дарамт багтай. Харин нэгэнтэй л урдаа гарсан болохоор туршлагаараа тэр дарамтыг мэдрэхгүй гэсэндээ байдаг бүхний дашин зайгаа олдуулж эхэлдэг. Одоо нэгэнтэй л FC гүйцэхгүй нь ойлгомжтой болж замын амжилт 12 секундээр холдсон байна. Энд ямар ч боломж харагдахгүй байхад хонглын дундаас бүрсэлцэх өнчин зулмэт Такумигийн скил. Урд нь харагдхаа болоодсэн торомсны улаан гэрлүүлэлэг ойрцоор бас түүний хамгийн сайнаа зулах Акинагийн уулын зам энд байна шүү дээ. Урд яваа FC-ч тэр 86-гийн явуултыг дуурайн хит их хичээснээсээ болоод урд талын дугуйн хит их алж зуралтанд багассан байгаа кит хөрснөөсөө болоод анзаараагүй байж байгаадаа тод анзаарч байгаа. Энэ уралдаа үнэхээр шинхэн төршлөхгүй уралдаанчиг төсийг нь хөргсөн байгаа байхгүй юу? Такумид ганцхан нууц арга байгаагүй. Аваасаа цастаа зам дээр илүү яаж хурдан явах вэ гэж асуухт нь түүний хэлсэн үгийг одоохондоо ойлгоогүй байсан ч Ютач шуудаг хоёр аргаар ашиглаж болдог. Мэдээж Такумигийн ашигладаг болонлоо орохтой инерц хадгалдаг арга бол ихнийх нь. Гэхдээ яг зөв таймингээ тааруулж чадах юм бол гадар шуудаг ч гэсэн булангаас гарахтаа ашиглах боломжтой. Хэдийгээр туршиж үзэж байгаагүй ч хэлээ. Өөрийн хамгийн сайн гэдэг арга ашиглан зайг ордуулсаар 3 игнэтэй нэлээд өргөн болонлоо орох үедээ гадна талаас нь дайрч дотор талд байсан FC булангаар өргөн эргэлдэж байхдаа гадна тал руу агуулах үед нь баг зэрэг торомж өгч дотор тал руу дайран өчүүхэн зайгаар нь дайруулан урд нь гараад ирдэг. Хинч брэнд 86 орж ирнэ гэж төсөөлөөгүй. Бүр ч болоогүй замын дэд амжилтыг тэгмээргүйгээр эвдэгдсэн. Такаши Иросукигийн домог энэврээ зогссон. За энэ удаагийн дугаарыг ингээд өндөрлж байна. Season 2 хизээ гарахыг мэдхийг хүсвэл миний Instagram-ыг дагаарай. За тэгээ баярлалаа, баяртай.